Зүүн хязгаарын цоохрол лампирн манжин хан захар гушууг баруун зүүн адуучин баруун зүүн тимээчин хончин гэж таван гарт хувааж манж амбанд захируулсан гэдээг. Сүрэгчд ядуу хоосон учир даргангийн хушуунд байгуулагдсан манжин хааны дархан сүрэг дээрх 3 төрлийн малыг хатуу тогтоосон болцолтойгоор маллаж жийлэг бүр олон зуун мянган агт морд атан тимээ эрг хон нийлүүлдэг байж. Өөний зэрэгцээ харийн түрмгийлэгч дотоодын ноёд баядын дарлал мүлжлэгийг давхар эдэлж байж. 18 дугаар зууны сүүлж 19 дугаар зууны ихэр ард түмний тэмцэл хөдөлгөөн газар бүрт хүчтэй өрнөсөн тул зарим ирчүүд энэхүү дарлал мүлжлөгөөс ангижрахын тулд нутаг орноосоо дүрэх, бадарчлан хэсүүчлэх, цагаачлах, хулгай хийх зэргээр хөл толгоогон алдаж эхэлсэн байдаг. Эд ялангуяа хятадын шунхай худалдаачдын эд хөрөнгийг хулгайлах, замд яваад тэдний ачаа хөсгийг тонож дээрэмдэх, ард түмнээс тэдэнд төлөх өрийн данс бүртгэлийг шатааж устгадаг байж. Энэ тухай ард аюуш кинон тодорхой гардаг билээ. 1841 онд Сайнхан аймгийн засаг авир мэдэн хушууны сайжрах тэргүүтээ 73 хүн нийлж хятадын худалдаачдыг удаа дээрэмдэж эцэст нь өрийн дансыг нь юучгүй болтол шатааж байсан төвхтэй. 1908 онд манжин захиргаанаас гаргасан судалгаагаар 1895-аас 1908 он хүртэл манж хятадын 1350 худалдаачин шилийн сан ирсэн гарт өртсөн байх бөгөөд даа хүрээнд байсан хятадын амбан яам худалдааны бүсүүд ард түмний дайралт довтлогооноос хамгаалж 1893 оноос эхлээд шөнийн жижиг харуул ажилуулдаг болсон гэдээг. Зэцэнхан аймгийн чуулган даргын нэгэн бичигт 1870 оны намар цаг муу хотон хулгай нарыг дуурайж удаа хулгай дэрэм хийж байсан. Зэцэнхан аймгийн муу ард 27 хүнийг цаазаар авч хэрэг үйлцэн газар толгойг нь өдгөж олонд чангалан шийтгсвэ гэсэн байх жишээтэй. Өрн зогт засагчийн үеийн нэгэн бичигт торой бандийн тухай дурдахтаа даргангийн хончин гарын намзад химээх торой банд буурж сүр бадруулан олныг дагуулж өмөлн нутаг хушууны жас жавыг бүрлэгэн мал сүргийг дээрэмдэг. Ошуу хотлыг дамжин хэрэг түвэж явааг олж барихаар захирагч Бат Жаргал сул лигдэн нарыг хаа тохиолдох газраас унаа дагалт хэрэглүүлэн явуулв химээсэн бол хожим захирагч Бат Жаргал уг ажлаа гүйцэтгэж чадаагүй учир хүрээ жасаа яамд бидний хідэн хүн уул зарыг хүлээн авч шууд улаа хэрэглэн Зэцэнхан аймгийг дайрж төрөн төдөгтий хүдэнд харавоо гэлаамус өөшиг хад зэрэг газрыг дайран самнаваас огт үзэгт хэмгүй бөгөөд нутаг орны ардууд лод дурханд нэрвдэж унаа малаан дөрлүүлсний улмаас даруй унаа залгах нөхцөлгүй өлөм өгцсөн учир буцаж ирлээ гэж мэдүүлсэн байх ажээ. Мөн бүрэн зогт засагчийн үеийн нэгэн бичигт муу оргодол хулгай торой бандийн хэсэг бүлэг дээрэмчид нутаг буцахаар явсан эргэн ли химээх буян далай зэрэг олон иргэдийн биед халдаж мал эд агуурсыг нь тонон дээрэмдсэн төдийгүй улмаар дарганг хушууны ар хүрэм газран тентхийн байрчууд болон хүрээний газраас зарж явуулсан хаалгач цэргүүдтэй өдөр шөнө мод чулуугаар занжилтан байлдаж байсаар арга буюу хүчин мөксдөж зүг сарин давхсан аюултай болов химээжээ. Энэ мэтэр даргангийн шилийн сан ирчүүд нэг үе ёстой л бүжигнүүлж байсан бололтой. Даргангад зөвхөн торой банд ганцаараа байсан хэрэг биш. Үүний нэр нөлөөгөөр дуйлан шууганаар хангай базар, хавчиг саар, харцаг бор, хагархай цэнд, харлаг дорж ухаа байлжир, богин жилхаа маамгөөг, орлон күх доод, эсгэрдэг дамб, цоохор лампирн нарын олон 10 шилийн сан даргангийн ард түмний дундаас тодрон гарчээ. Ингээд тэдний төлөөлөл болгож цоохор лампирнгийн талаар өгүүлье. Цоохор лампирн 1867 онд одоогийн Сүхбаатар аймгийн Халзан сүмийн нутагт малчин ард чой сүрэнгийн гэрт мэндэлжээ. Эцэг их нь лампирнг 15 нас хүрмэгцэн эрдэм номтой сайн лам болохоор бөөрийн хідэд суулгасан байна. Гэвч лампирн энэхүү хідэд шавилан сууж байхтан лувсан гэдэг бандыг уруу татаж
Чи бид хоёр энд шавлан суугаад ямар ч нэмэргүй. Ер нь энэ шашин ном хинт хэрэгтэй юм бэ? Үүний оронд хоёулаа хулгай хийж амьдрий. Цаанчин ард түмний амьдрал хэцүү байна. Хоёулаа баячуудын адуу малыг хөөж ядууст тарааж үе гих зэргээр хизээ язааны шилийн сайн ир болчихсон аятай ятгаж гарчээ. 15 настай бяцхан хөвгүн энэ мэтэр том бүлт үсрэхийг бодоход тухайн үед тус нутгийн ард түмний дунд шилийн сан ирсийн тухай ойлгоц нилээд өргөн дарахсан. Баяд ноёдын адуу малыг хөөж ядууст тараах үзэгдэл зүрхий хавтгаарсныг илтгэнэ. Цоохор лампрын хамт сурж байсан ловсон химэх бандыг дээрх маягаар ятгасаар байгаад нэг л өдөр дагуулад орчихжээ. Ингээд мань хоёр хээрээр гэрээж хицээр дэр хийж нэг хэсэг манаргсан байна. 15 настай хөвгүүд байсан болохоор анхан айлын чөдөртэй морь хулгайлахаас эхлээд чөтгөртэй бууцанд хүртэл хоноглож явсаар 90 цент хүрцгээжээ. Эдний хин нь бие томтой, яр тинкэтэй лут ир болцгооч. Харин лувсан лампринган бодвол жаахан зүрх муутай. Нэг удаа мань хоёр өөрийнхөө нутаг хушуунаас гарч харийн нутгаас адуу хөхөр болсон байна. Энэ нь мөнөөхөл хаяагаан хадрахгүй, харснан авахгүй гих шилийн сан ирсэн ам тангарахтай холбоотой байж. Эднийг нэгэн шөнө өвөрлөгч хушуу руу ороод явж байтал 30 гаруй адуу туулсан 4 хүн таарлажээ. Цоохор лампрын тэднийг харамгцаан лувсанд хандаж бидний хөөх ёстой адууг эднэр хөөгөөд явж байна. Хоёулаа шууд явж очиод тааралцсан болгоноо дашуураар балбий. Тэгээд адууг нь хөөгөөд явчихыг гэхэд саадах нь яаж тэгж болдог юм бэ? Хоёулахнаа байж 4 хүнийг яаж дийлэх юм бэ гэж дураг үзчихээ. Тэгтэл лампрын 3-ыг нь би аргалъя. Харин чи нэгийг нь аргал. Хийвэл бүү айвал бүү хийж зоригжуулсан байна. Тэгээд мань хоёр нөгөө 4 рүү дашууран далайгаад юуг л давхиад орчихж. Цоохор лампрын 3-ыг нь би даая гэсэн амандан хүрч тэднийг зогсоо зайгүй дашуурдаж хөөгөөд адуунаас нь салгаж орхиж. Довсон жүлдсэн ганцыг нь эд бат хийлэгч гэж. Ингээд мань хоёр тэдний 30 гаруй адуу хөөж давхсаар өөр хаяарж байх үед нутгийнхан бараг олж харсан байна. Харин энэ үед зүрх зориг муутай лувсан цааш тааж бас харин нутгаас адуу хөөнө гэж бодхоос айж имээгээд би ерөөсө боллоо. Уг нь чи бид хоёр хүмүүст буян болох гэж хийдээсэн оргосон шүү дээ. Тэгтэл урд шүн хүн дашуурдаад алчих шиг боллоо. Тэдний зарим нь аяйгуу болов гэсэн байх. Би цаашид ингэж явж чадахгүй юм гэхэд лампрын учрыг нь ойлгож за тэгвэл чи буцаад хийддэг очлаа юм бол. Харин би энэ замаасан хизээж гажихгүй. Морин дил дээр хийсч явах нь миний хувь тавилангээд найз лувсангаа хийдрэн буцаасан гэдэг. Энэ цагаас хойш цоохор лампрын ёстой л аргамн хөлгийг унах шиг болж, адуу малыг хөөх шиг болж, ноёд маядыг тонох шиг болж, ноорхой ядуусыг дэтгэх шиг болжээ. Энэ ч утгаараа хошуу тамгын газарт хэд хэдэн удаа баригдаж, мөнөөх алдартай 9 ирв хүртэл давж гарч байсан гэдэг. Нэг удаа дарганг нутгийг хариуцсан манжийн амбан түүнийг зүгээр явж явахад нь баривчлах үүрэг өгчээ. Төдөлгүй тэр цоохор лампрыг хүлээн авч уулзаад чамайг араас чин харахад хулгайч шиг санагдсан. Харин урдаас чин харахад хувилгаан шиг санагдлаа. Хулгайч шиг санагдаад байхаар нь хошуу нутгийг сүйтгэж мэдэх хүн байна гэд баривчлуулсан юм аа. Болж игэл чи хүмүүст ар нуруугаан биш өвөр талан харуулж бай гэж үүрэгдээ суллаж тавьсан гэдэг. Цоохор лампрын нойр сайн даадаг байсан бөгөөд хээр хөдөө унтаж байхад нь ямар нэгэн дуу чимээ гарах бүрээд чон шиг хит хөрөөгөөд л сэргээд ирдэг байж. Мөн тэр дарган хавийн газар нутгийг маш сайн таньдаг. Харанхуй шин мориноосоо буугаад чулуу барьж үзээд л тэнд явж гэн гэж мэддэг. Нэг ёсондон хин хүнд баймгүй гоц мэдрхүүтэй нэгэн байж. Хожим тэрбэр нутгийн ардуудаа би гошуу тамгын газарт олон удаа баригдаж байлаа. Элдвэр ятгаад зөөлөн харьцдаг хүнд байцаалд өгөхөд их хэцүү байдаг. Харин зодож нүддэг хатуу ширүүн айш авиртай хүнд байцаалд өгөх нь амар байдаг юм гэж хуучилж байсан гэдэг. Энэ нь харгас давхруудын гарын жилийг ядах юмгүй даадаг. Манжийн үеийн 9 ирүүг өөрийн дэсвэр дэвчрээр даваад гарсан шилийн сайн ирэн хэлэх үг мөнөөсөө мөн. Цоохор лампрингийн тухай нутаг усны хөгшчүүл нь олон янзын хуучаараа үлдээсэн байдаг.
Ламприн нэг удаа шилийн сан ир болохоор шуударсан Багвар Самбуу гэдэг залууг дагуулад өгүрлөгч хошуу руу явжээ. Хэд хоногийн дараа тэрээр 20 гаруй тимээ туучсан нэг тимээнд Багвар Самбууг тэгнээд хүлчихсэн ирж. Тэгээд Самбуугийн ихчид хандаж танаа энэ дүү чинь хариугүй муур байна. 2 хоногийн нойр даахгүй морин дээр үүрэглээд ганцхан шөнийн жавар даахгүй тагждал жичирж халуурж бүлээрэд золтой л өгчихсэнгүй. Энэ хариугүй амтан амтай голтой байгаа дээр нь тэмээн дээр салгаж ав гисэн гэдэг. Цоохор Ламприн 1937 онд 60 насандан таалал төгсчээ. Харин түүний эхнэр Сретер 1970 онд 82 насандан өөд болсон байна. Эхнэр нь түүнээс олон насаар дүү бөгөөд Ламприн түүнийг баян айлд богтлогдоод явж байхад нь булааж аваад уулгол тийш ирж амьдралаа холбожээ. Эдний дундаас нэгэн хүү төрсөн бөгөөд ажиллаж хичээнгүй аригчаа хэмээх хэр Сүхбаатар аймгийн халзан сумд насаараа ажиллаж амьдарчээ. Баян хүний богтноос шилийн сан ир эрийн гарт орж насаараа сайн сайхан амьдарсан Сретер бүсгийг хизээнээс сайн мэдэх өндөр настан бадам ханд. Эмээх эмгэн хожим өөр ач нарт нь эмээ чин залуудаа зүс царай би хаа сайтай хүн байсан. Тийм болоод ч тэрв сайн гэрийн ихнэр болоод ч тэрв бид мэтийн хүүхнүүдийг ёор тоохгүй. Гаансаар тамхи татдаг их айхтар сэргэлэн хүн байсан гэж дурсдаг байжээ.